Сайн байцгаана уу? Шинэ хэмжлэгтэй тавтай марил. Би өнөөдөр та бүхэндээ төрснийхөө дараа надад хамгийн их хэрэг болж байгаа. Одоо хүүхдүүдэд кэр хийхэд маш одоо миний ажлыг хөнгөвчүүлж байгаа зүйлсээ танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр хамгийн их хэрэг болж байгаа зүйл хамгийн ихэнд ярих гэж бодож байна. Тэр бол уг чалаад гэх тийм сав байдаг. Тэр сав болохоор өгчнийхээ савнуудыг бас ариутгах болдог. Тэгээд бас нухал шинтер бас хийж болт юм шиг байлээ. Тэгээд хөлдөөсөн сүгийг гисгэж болдог гэдэг юм дөрвөн төрлийн үйлдэлтэй тийм сав байгаа. Би тэрийг нэг фэйсбүүк дээр ингээд явж байхад нь харчаад нэг их хэрэгтэй юм байна гэж ойшож юусэн анзаарч харж байгаагүй. Тэсэн чинь манай найз төрсний дараа намайг ирэхдээ манад ингээд байгаамаа тэг нэг хэрэг болохгүй та нар ингээд өгч хэрэгэлт юм чинь хэрэглээд үзэхгүй юу гэж тавьчраад төгсөн. Тэгээ тэр найз үнэхээр их баярлаа. Амар хэрэгтэй идээсэн. Яадаг вэ гэхээр бид нар ч одоо ингээд нөө өгж найруулах гад тэгэхээр ингээд ус буцалгаал тэгээ нөгөөхийнхөө температурыг ингээд тааруулах гал хөргөөгөл тэг хүзүү усанд хийдэг ч юм уу те хүүтэн болчих юм бол тэрийг халуусанд ингээд дүрж тавьж агаад халаад өгч юм уу те тиймэрхүү байдлаар ингээд ер нь бол явдаг байсан. Тэгээ хүүхд ингээд яг амар өлсөд уйлж байгаа үед бол тэр уугж мөгчний температур тааруулж мааруулж энэ тэрэ болох хүлээ их бол амар төвхтэй байдаг. Бас хүүхдээ бас уйлуулаад баймаргүй л шүү дээ. Тэгтэл тэр сав болохоор яаж хөнгөвчлөлтөг вэ гэхээр ингээд усаа хийгээд тэгээ температураа тааруулаад асаагаад үлдээждэг. Тэгэхээр байнгын яг тэр усны температурыг хүүхдийн идэж болох халуун дээр байлгаж байдаг. Тэгэхээр одоо зүгээр хүүхд сүүгээ идэх гээд уйлаа. Өгчнийхээ савыг барьж чижаал нөгөө усаа шууд хийж аваад сүүгээ хийгээл найруулаад бэлэн болгоод өгчдөг. Тэр бол үнэхээр ажил хөнгөвчлсөн бас маш цаг хэмнэдэг их гоё ид байлээ. Дараагийнх нь болохоор чигшүүлэгч бол үнэхээр бас хэрэгтэй хэдүүлээ. Яагаад гэвэл одоо нөгөө нэг агарын чигшил ингээ муу байгаагаас болоод хүүхдийн хамрын доторх энэ салт нь хөөгөөд тэгээ ингээ амьсгалах зам нь ингээ нарийнхан болчихлоо айгүй их ингээ хэцүү амьсгалдаг юм байна. Тэгээ одоо ингээ жишээлбэл нусгүй байгаа мөртлөөсөө ингээ хамраа нак гэж дуурайд идэх ч юм уу тий. Чимээ гардаг ч юм уу тий. Тэрийг би ихэндээ энэ нус нь хаана байгаад яагаад ингэ дуурайд байгаа юм бэ гэж гайхаад идэгс аахгүй. Тэсэн чинь нөгөө нэг яг чигшил татагснаас болоод тэгдэм байх лээ. Тэгээд тэрийг мэдэж аваад чигшүүлэгчтэй болсон. Тэгээд чигшүүлэгчийг ашиглаж байгаа. Гэхдээ та нар судалж байгаад нэлээд сайныг авсан дээр юм шиг байна л шүү. Миний авсан болохоор нэг хямдралаар авсан. Тэгээд нэлээд жижигхэн болохоор өрөөний чигшлийг нэмэх гэж бас нэлээд юм болдог. Би бас чигшүүлэгчээ тултал сайн бас ашиглаж чадахгүй байгаа. Боломж олдох юм бол бүр илүү сайн том цэвшүүлэгчтэй чигшүүлэгч юм авъя гэж би бол төлөвлөж байгаа. Гэхдээ яг одоо хэрэгжилж байгаа чигшүүлэгч маань бол хөнгөн хэмжээнд бол бас жоохон чигийг маань нэмж өгөө. Тэгээд бас жоохон тустай байдаг. Чигшүүлэгч бол зайлшгүй хэрэгтэй юм байлээ шүү. Дугуйтай тэрэг бас маш их хэрэг болж байгаа. Хүүхдээ нөгөө нэг твэрч явж байгаа л ингээл юм хэрэгтэй олонгууд тэндээс ч нэг юм аваад эндээс ч нэг юм аваад ингээл талаас ингээд юм цуглуулад тохиолдол бас аюул хөвгтэй юм байлээ. Бүгднийг нь ерөөсөө ингээд бүх 3-5 цэн дээр нь бол хангалттай багтаачдаг. Ямар нэг юм хайж ерөөсөө явахгүй. За угаасаа л хүүхдэд маань хэрэгтэй бүх юм тэр дээр байгаа. Тэндээс л хайхад бүх юм гараад ирнэ тий. Тэгэл дугуйтай тэргээ наашин цааш нь ингээ зөөгөөд өрөө хоорондоо дамжуулаад тий дугуйтай болохоор ингээ төрөө явчих болдог. Тэр бол ажил бас үнэхээр хөнгөвчүүлж өгчээсэн маш хэрэгтэй ид байгаамаа. Энэ харагдаж байгаа цэгцлэгч сав байна. Цэгцлэгч яг сав гэдэг зориултын зүйл биш л дээ зүгээр миний худалдаж авсан юмны сав байгаа. Тэгээ би болохоор ингэж ашиглаж байгаа нь одоо жишээлбэл им уулгахад хэрэгтэй зүйлсээ би нэг хайрцагт ингээ хийчдэг. Нусын цэвэрлэхэд хэрэгтэй зүйлсийг нэг хайрцагт ингээ хийчдэг. Тэнгүүд одоо манай 10 жилийн дүүнер мөнөр натаа ингээ туслах гаж цуг байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр за нэгэнд тэр юм аваад нус цэвэрлэг юм аваад гэх тэнгүүдтэй нэгхэн юм хайрцагтай юм аваад ирэхэд болоо тим юм ийм тэрийг ингээ цуглуулад аваад ирэх хэрэгтэй гэж хэлэх шаардлагагүйгээр зүгээр нус цэвэрлэг юм гэл хэлэнгүүт нэг хайрцагтай юм аваад ирдэг байхгүй. Тэгэхээр бас маш амар. За усны сав би одоо ийм сав ашиглаж байна. Усны сав яагаад хэрэгтэй вэ гэхээр мэдээж хөхүүл үед бол усны хэрэгцээ маш өндөр байдаг. Уснаас л хүн шингийн юм үйлдвэрлэн шүү дээ. Тийм болохоор усаа маш сайн авах хэрэгтэй. Тэгээ усны сав бол номер 1 бас хэрэгтэй зүйлээ. Шөнийн гэрэл хүүхэд морой болохоор
унтах болсныг ер нь бол гэрэл үдгэрэх тодрох тийм зүйлээр ер нь ялгадаг гэсэн. Тийм болохоор орой болохоор гэрлээ бүдгэрүүлээд том гэрлээ унтраад энэ жижигхэн гэрлийг асаачдаг. Тэгээд бас юу ч харагдахгүй биш хүүхдийн царайг ингээд бас нэг жоохон хармаар штэ тэр чинь бас намайг унтчих хооронд юу ч болчих юм билээ тийм үстэй. Тийм болохоор гэрэл бас хэрэгтэй байсан. Температур хэмжигч. За өрөөнийхөө температурыг ер нь тааруулаад хүүхдээ халууцуулахгүй эсвэл даруулахгүй жигш нь ямар байна, цаг одоо хэд болж байна, хэдэн цагаас үгээ уух үлээ гэх мэтчлэн юмсыг харахын тулд энэ жижигхэн зүйлийг ашиглаж байгаа. Энэ бол бас нэлийн хэрэгтэй. Жишээлбэл одоо ингээл хүүхдээ уйлал тэгэнгүүт яг юунаас олж уйлж байгааг нь сайн мэдэхгүй байгаа юм бол цаг хэд болж байгааг хараал тий. Сүүгээ идэх цаг болсон байл өсөөд уйлж байгаа юм байна ч юм уу. Бас даарж иж болно шүү дээ тий. Тэгэхээр температур хэмжигч хараад нэлийн хүүхдэн байвал даарснаас олж иж магадгүй юм байна гэх юм уу тийм тиймэрхүү байдлаар явдаг. Нуралтын тос энэ Велидагийн ийм тос хэрэгжилж байгаа. Тэгээ манай охтуудын арьс бол ер нь төрснөөс хойш бараг нураагүй жоохон улаалт үсэд эхлэнгүүт энэ тосноос төрчихдөг. Тэгэнгүүт жоохон мэж аал гайг болчдөг. Тийм болохоор энэ тосыг би их сайн нөлөөтэй болохоор манай охтод одоо болтол нурахгүй байгаа даа гэж бодод байгаа юм. За ингээд богинохон ч гэсэн энэ бичлэгтээ минь хамт байсан баярлалаа. Амжилт хүсье.